Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр дэлхийн нийтээрээ дэлхийн сүүний өдрийг тэмдэглэдэг. Монголын сүүсүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хүнсгүдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран энэ өдрийг тэмдэглэн анх удаа Milk Festival арга хэмжээг зохион байгууллаа. Энэ фестивалд Апу дээрээ Монгол сүүний үйлдвэр бүхий л брэнд бүтээгдэхүүнээ амтлуулж, үйлдвэрийн үнээр борлуулан, Baby Shark-ийн асраар зочилж тоглоом амтад сүү уух боломж олгосноор онцлог байлаа. 2001 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хүнсгүдээ аж ахуйн байгууллагаас санаачлан бий болгосон энэхүү өдөр нь сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг олон нийтэд таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой байлаа. За фестивалд ирсэн хүүхдүүд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын сонирхолтой өртөөгөр аялж, шинэ бүтээгдэхүүн амталж, жүжигчилсэн тоглолт, циркийн үзүүлбэр зэргийг үзэж сонирхлоо. За тэгэхээр Апу дээрээ компанийн хувьд бол бид Монгол улсад 1500 орчим сүү бэлтгэн нийлүүлэгчтэй хамтарч ажиллаад бидний хамтын хөдөлмөрөөр хүүхдүүдтэй бас Baby Shark брендийг өгдөг. За мөн одоо дэлхийн Азийн номер 1 брэнд болох одоо Ili компанитай хамтарч ажиллаж энэ Disneyland-ийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж ажиллаж байна. За мөн одоо бид нар хүүхдэд зориулсан сайн дээтэй бүтээгдэхүүнүүдийг бол сургуулийн сүү хөтөлбөрт хамрагдаж өгж байгаа. Тэгэхээр энэхүү одоо бүтээгдэхүүнүүдэд хүүхдүүдтэй амтлагаа хийж танилцуулж ойлгуулж ажиллаж байна. Апу дээрээ Монгол сүүний үйлдвэрийн зассан Disneyland-ийн асарт Zootopia, Belly Fun брендийн суглаад сүүн ундааг борлуулахаас гадна Zootopia, Frozen, Spider-Man хүүхэлдэйн киног мини театр засан үн төлбөргүйгээр хүүхэд багчуудад үзүүллээ. Мөн сарлын сүүн Montiac брендийн гэр үйлдвэрлэлтэд танилцсан зэргээр Milk Festival амжилттай зохион байгуулагдлаа.